За ойрын одоо 2-оос 3 жилийн хугацаанд жижиг том аж ахуйн нэгжүүд нийлээд 26-27 он гэхэд дотоодынхоо өндөгний эргэцээг 100% шийдэхээр ажиллаж байна. Монгол Улсын ерөнхий дэвшин санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын засгийн газраас бага хүүтэй урт хугацаатай зээл олгож байгаа. За 2022 онд одоо 14 төгрөгийн зээлийг дахин аж ахуй эрхлэгчид олгосон. 23 онд одоо 35 тэрбум төгрөг, 24 он буюу энэ жил одоогийн байдлаар одоо 25 тэрбум төгрөгийг олгочод байна. Монгол Улсын ерөнхий дэвшин санаачлагын одоо хүрээнд одоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100% хангах цаашдаа бүс нутагтай хүнс экспорт улс болох томоохон зорилгын хүрээнд Монгол Улсын засгийн газраас 24 төрлийн шийдвэр гарсан хэрэгжээ явж байна. Мөн дахин аж ахуй эрхлэгчдийн одоо тоонд хөрөмжийг одоо хил гайлын татвараас 100% чөлөөж хөнгөлж байгаа. Гэх мэт одоо маш олон төрлийн одоо шийдвэрүүд Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын ерөнхий дэвшин санаачлагын дор одоо хэрэгжиж байна. За одоогийн байдлаар дахин аж ахуй эрхлэгчид маань өндөгнийхөө хэрэгцээний 40-50% одоогийн үйлдвэрлэгчийн шийдэд байна. За ойрын одоо 2-оос 3 жилийн хугацаанд жижиг том аж ахуйн нэгжүүд нийлээд 26-27 он гэхэд дотоодынхоо өндөгний эргэцээг 100% шийдэхээр ажиллаж байна.